чик. За микрофон сонсогдож байгаа тий. Дэлх цагж байгаа. Шүтлэх үстэй. За, ютуб нэг шинжилгээгээд хийгээд хэлээ те. За, өчигдөр бол лайв дээр мэдээгээр лайв хийсэн байна. За, мэдээний хөдөлгөөнөр бол за ашиг бол угаасаа ихч боломжтой дэш зүйтэй хөдөлгөөн орж ирсэн. За, хэрвээ санаж байгаа бол өчигдөр мэдээнээс өмнө шинжилгээ хийхдээ. За, энд ер нь бол би нэг өчигдөр зурсан зураг баггүй. Одоо яг өчигдөр зурснараа байж. Ер нь бол нэг хөдөлгөөн явагдаад байна. Энэ 2 дахь өдөр нэгдийн төслөөс 2 дахь өдөр ингэ шилжүүлэлт хийлцээ. Энд pullback эхэлсэн явж байна. За тэгээд хэрвээ энэ ингээд энчээ дууссан гэж үзэх юм бол дээшээ ингээд явах боломж бол байна. Гэхдээ хэрвээ pullback дуусаагүй байх шалтгаан гэх юм бол энчээ сөрөглөөд 1-р загварын хөдөлгөөн pullback орж ирж болно. Эсвэл 3-р загварын pullback орж ирж болно гэж хэлсэн юм уу. Тэгээд хэрвээ тэгэх юм бол би яг өчигдрийн лайв та хөд үгээр одоо санахгүй. Хэрвээ 3-р загварын хөдөлгөөнтэй орж ирэх юм бол маргааш өдөр ерөнхийдөө хөдөлгөөн pullback дуусаад маргааш өглөө шүү. Өглөө pullback дуусаад маргааш ерөнхийдөө бол өсөлттэй байна гэдэг зүйлээ хэлж байна. За 3 ч байсан 1 ч байсан ер нь ялгааг үзвэл. Тэгэхээр хэрвээ та өчигдрийн миний хийсэн зүйлээ санаад өнөөдрийн энэ хөдөлгөөнийг хэрвээ зүгээр анзаарч чи одоо ялгаад тах. Одоо айгу амархан шүү дээ. Ийм YouTube дээр байгаа хичээл нэг дээр л байсан хичээл шүү дээ. Яг хичээл нэг дээр pullback-ын 3 загвар зааж явах байсан мангар ойлгомжтой харж зүйл байгаа. Тэгээ ер нь бол за энэ биш шүү дээ. За ер нь бол өглөөний хөдөлгөөн бол ингээд дуусаад за тэгээд энэ бүхэлдээ нэг 4 цагийн лайв шүү дээ. 4 цагийн лайв. Энэ бол яраалал тогтолцож байгаа энд. Тэр энэ чинь өглөө хэд байсан бэ? 8 цагаас хойш тийм. 8-аас ерөнхийдөө бол өглөө ирцээд энийг анзаараад өглөө ирсэн бол эндээс гоё оролт хийж болж вилбийн лайв өөрөө үүсч өгдөө. За мэдээж дараагийн лайв бол энэ өмнөх бүсийнхаа өглөөнийг бол хийж өгөө. За хийхдээ бол жоохон жижигхэн дүү 3 дугаар цаг өөр хийгээд үзүүлчих. Гэхдээ угаасаа энэ чинээс шинэ цагийн 4 цаг өөрөө эхлээд өчөж байгаа учраас Queens шалгагдчих. Ерөнхийдөө энэ зараас дахиад нөхөд орох боломж өсөн гэсэн үг. За тэгэл ер нь бол нэг иймэрхүү тий. Одоо өсөлтөндөө ерөнхийдөө алидээ орцсон явж байгаа. Одоо хэдүүлээ нэг pullback одоо үзүүлж чинь бид нарт pullback-ийн хөдөлгөөн үзүүлж чинь. Хэдүүлээ энэ цагийг дуусгаад 8 өнгөрөөгөөд орох уу? Эсвэл бүр энэ 4 цагаа бүтэн дуусгаад орох уу? Гэдэг нь өөрөө одоо асуулт гэсэн үг л дээ. Биднийх нь одоо л нөхөж орох гэж болов шүү дээ. За алтны хувьд бол иймэрхүү. Ер нь бол өчигдөр ярьсан зүйлээс бол нэг гайдсан зүйл юусэн байхгүй. Өчигдөр ерөнхийдөө энэ хөдөлгөөнийг бол нэг боломж нэг таамаглаа хэлсэн байсан болохоор. Тэгээд ятаж өнөөрөө одоо нэг интернет зэ тийм ээ харж байгаа. За алтны хувьд бол иймэрхүү байж байна. За паунд янчтай байх тий тэгт. Яг одоо нэг доош онолтын хөдөлгөөн гэхдээ нэг тийм том орж ирэхгүй боломжтой. Паунд яныг харах шаардлагатай л да. За асах харах болоо. Биткойн. За биткойны хөдөлгөөн бол за энэ өмнөх лайв дээр яриад ерөнхийдөө энэ хөдөлгөөн бол яг явах хөдөлгөөн бол ер нь бол хийхдээ дууссан. Одоо зүгээр ер нь бол том цагаараа ерөнхийдөө weekly бол ийм бүс дотор л явж байгаа. За тэгвэл weekly бол өөрөө ишг аптрендтэй явж байгаа. Тэгэхээр ер нь бол дахиад нэг pullback орж ирэх юм бол биткойныг ер нь бол buy-тад одоо зүгээр ерөнхийдөө 70 мянга гэдэг үнийн түвшнийг бол үнийн түвшинд бол ирчихсэн байгаа. Энээс бол дээшгээс итлээд явах бол боломжтой гэж. Тэгэхээр ер нь бол цаашлаа за 74 мянга бол хүрчин. Ер нь бол 75 руу бол ойрхон гэдэг зүйл ойрын төлөө авах юм бол ер нь бол тэгтээ урттай биткойн өөрөө ер нь бол аптрend рүү бас
эргэчээд байгаа. За тэгтээ томцогийн бас pullback орж ирэх юм бол бас нэлийн үнцгийн орж ирэх боломжтой тийм. Нэлээ өссөн ч ингээд ороод ирэх боломжтой. За хэдүүлээ багцгаар руу орвол. Хүлээрэл сууж байд тий. За миний хүлээлт бол энэ бол яг нь сая бол 1 цагийн бүсэг хөдөлгөөн бол хийгдээд дуусчихаа тий угаасаа. За тэгээ сүүлийн 30 бол өөрөө нэг жоохон жижиг иймэрхүү байх нь тий. Тэгтээ ч тэгээд их цаг улаан учраас нэг жоохон доош хандлагатай иймэрхүү байж байгаа. За хүлээх зүйл юу вэ гэх юм бол ямар дүр зураг үзүүлэл орох вэ гэдэг юу шүү дээ тий. За ингэж явж байгаад тий дараагийн цаг эхлээд доошоогоо нэг оролтыг хүлээж болж байна. Ер нь бол хамгийн ерөнхийдөө бол баталгаа өндөртэй нэг доошоо нэг хөдөлгөөн. Гэхдээ тэр нь том уналт байвал бүр удаан хүлээнэ гэсэн үг. Гайгүй жижигхэн уналт байх юм бол тухайн хөдөлгөөн уналтын хөдөлгөөний бүрэн дуусгаад тэнцэнээс нь ерөнхийдөө buy entry гэдэг л юм гэсэн. За TP-ний хувьд бол ер нь бол 5250 4. За ер нь бол 5250 дээр л гэсэн үг. 250 бол гэсэн үг. За Discord-ийн хэд бол ер нь бол энийг одоо ойлгоцсон байлгүй дээ тий. Өнөөдрийн арилжаа ер нь яг ямар арилжаа хийх гээд байгааг. 1200 би биш арилжаа. Байсан. Өчигдөр хэрвээ лайв дээр миний хийснийг анхаарал сонсон. За ингэж орсон хүн бол байхгүй шүү лээ. За тэгээд ерөнхийдөө бол энэ цаг энэ 4 цагаа ерөнхийдөө болвол нэг бий болгоно гэж үзээд хэдүүлээ хүлээхэндээ. Хай манайхаа хай. За арай мэдж шүү бүгдээрээ орж ирээд байцааж байна. Тэ. Арай мэд залуусаа. Нэг жоох их байна. Би орой минь гэж. арай мэд. Боксимик яатсан бэ? Яагаад сэргээд? Сэргэж чинь үү? Нэг тийм цаана тэгсэн мөртлөө нэг сэргээтэй пержин сонсдог. За нас пишн шалтай. Нэг одоо яаж вэ? Гайгүй. Ялгамаа. Яач вэ? Өчигдөр зүгээр байсан мэт. Гайгүй байсан шиг санагдаад. Ер нь гайгүй байсан. Ярамаараа зүгээр өчигдөр. Би нэг хаалттай л таа. Яг өчигдрөх шиг л хийж байгаа даа. За тэгвэл юу яа? Нэг юм туршия. Нэг юм туршаад за. Одоо гайгүй болчихоо. Одоо яа та? Одоо арай гайг болчихлоо юм бодоход. Одоо зүгээр үү? Бана. Одоо яаж вэ? Бана. За дайжгүй сонсож байна. Тийм. Тэгвэл цаана. За боли эсвэл зүгээр юм дөө. Гайгүй. Юу одоо болчлоо. Тэгэхгүй л болчихлоо. YouTube яаж байгаа юм бол манай YouTube бид яаж вэ? YouTube дээр гайгүй гэж юм. За. Ойлголоо. Окей. Энийг эртгэн жилчихгүй. Чи да. Бүр харцгаа юм сонсогддог юм болов гэж бодлоо. За окей.
За ойлгохлоор л байж болно доо. За хэдүүлээ одоо явж цагаад усчих те. За энийг хэлчих. За тэр орд сайхан хол өөрөө хавч асууж тодруулах. Сайхан базаа байна уу? Хийхэд гайгүй л юм шиг байна те тэгвэл. Ачаа зүгээр авшиг байна уу? Хоб бацаа гэж бацгаа. Юу бацгаа? Сүри бүр юу муугаа хаацсан юм шиг. Спикер хаацсан юм шиг. Сонсохгүй ярихгүй гэсэн юм шиг. Орчоод YouTube-ээс авахар үзээд байгаа юм бол. Тийм байж магадгүй те. За хэдүүлээ юу яагаад 3 сартаа за багтна 7 оны 3 өдөр лайв стрим хийм гэж ерөнхийдөө бол бодоод байсан. За тэгэнгүүт үр дүн чинь одоо юу байгаа шүү дээ тийм. 3 сэтгий. За өчигдрийнхээ оруулал 2 слот байсан тийм. 2 сэтгий байсан. Өнөөдөр ер нь бол аутфит ер нь асуух юм байна. Планаас нэг одоостой ер нь нэг яг татнахтай оролцох юм ер нь хийгээд хичээнэ. Яг хоо Discord жоохон айдиануудаа бас гоё тогтмол оруулаад байхыг хичээнэ за. Надаас өөр хүсэх юм бол байхгүй шүү дээ өөр. За тамиг сургалтанд бүртгүүлсэн хэд бүртгэлээ баталгааж үсэн. Instagram бүрээс дээрээ явуулаад авахгүй өдөрт өөрөө даруулсан. Тэгвэл эдээс яаж ууцхаар хийх юм. Мэргэжийн хаана үгүй юм. За тэгээд энэ нэлээд тасалтаад байна. Бас тасалтаад байна. Нэг бод гараал. Энэ гадаа ажил засвар гэдэг шиг. Тэрний гадаа. Одоо яаж вэ? Одоо бүр тод байна уу? За би юуныхаа MacBook-ныхаа микрофон орлоо итэ. Чихвчний хуган гайг болоо гэж чихвчин жоохон яа болоо. Mac-ийн гэхдээ жоохон шуугатай байгаад их санагдаад идэв. Нэг цэвэрхэн сонсогч. Заашгүй шүү. Тэгвэл болно. Манай YouTube-ийн идэхэд нэр цэвэрхэн байна уу? Гайг байна уу? YouTube-с та ирэх сонсоод үзтээ. İtalya çekilmeyin içeri. Çekilmek захиалаад. Çekilmek захиалах. Чипийг авах. Чигнэг микрофон отраарай. Одоо гайгүй уустай. YouTube гайгүй уустай тий. За Discord одоо гайгүй, YouTube гайгүй. Окей. За энэ цаг дуусах чинь 9 минут байна. За яг өдөртөө үлдээх баха. Дахиад нэг 15 минут 30 минут хүлээгээд хэрвээ нөгөө түрүү ярьсан шиг хэрвээ нөхцөл бүрдэхгүй болчвол юу яан заяа. Энэ дөрөв бүтэн дуусган заяа. Бүр ингээд амар огцон монолд ороод ирэх юм бол бас шууд дуусгана. Огцон монолд
ороод ирчих юм бол тэгэхээр тэр орнд дөрөв сэл орчоод зөрөөд бай орж болж. Одоо харин энэ дөрвийн одоо нэг хүлээлт нь юу вэ? Энэ дөрв бол ерөөсөө ч одоо ихтэй онцлог болчихсон. Тэгээд зүр ингээд би болох уу? Зүр унцаа те ингээд нэг юм гооцоо цагаар юм болох уу гэдэг зүйл байна. Юу горд болсон юм бол ингээд тэ горд даалгын чи том болж ш өөрөө горд болсон юм хийх горд болж байгаа. Тэгэхээр Үгүй хэлсэн том байхгүй байхаа та. Ер нь бол айгүй strong артерид орсон байгаа учраас ер нь бол өнөөдөртөө нэг зовоохгүй дишигээ хүрчих байхаа та гэж бодоод байгаа ш. Тэгээд би баг энэ цагийг дуусаа дараагийн цагаас ер нь явчих. Айгүй өндөр магадaltaй харагдаад байгаа юм. Аюутаач гэхдээ шинжилгээнүүдээ бол ингээд таамагын дагуу гаргаад тий юм өрөмдөд байгаа. Юм биш ээ. Өрөмдөж байгаа мó таснаад байгаа мó. Гадаал юм игээд байгаа. Заах тэр шомыг яачих өнөөдөртөө л нэг юм байна. Маргааш дараагийн юунаас гайг болчихоо. Багш дэйлийг 3 гэж үзүүлээгээл ер нь 3 даалгын байр сахгаж үзье гэдэг юм уу те. Юунд дэйлээ. Одоогийн 4 цагийн лааныг лаг ярьчих. Тэгээ биш ер нь оролт нь тэгж хараад ирэх гэдэг юм шүү. Үгүй юу? Дэйли юу? Дэйли 3 биш шүү дээ. Дэйли ч н одоо зүгээр яг үндэ бүрс дотор явж байгаа. Хэрвээ 3 болгоо гэх юм бол дэйли өөрөө яах вэ гэдгийг ингээд ингэж өсчөөд тэгээд ингэж иш 3 болно гэсэн үг шүү дээ. Дэйлигийн лааны хөдөлгөөн явагдаг байгаа. Дөнгөж ихний давлгаач хийж байгаа. Ихний гэж. Одоо магадгүй хэрвээ яг инженерс гоё өсөлт орж ирэх юм бол энэ нэлээ иймэрхүү огцонд орж ирэх юм бол ерөнхийдөө бол нэгдүгээр завар дуусчих гэсэн үг байхгүй. 1 болон 3 байна гэсэн үг. 2 бол байх боломжгүй шүү дээ. 2 ч юм бол хөдөлгөөн нь эхэндээ явчих өөрөө 20 дугаар завар болж үж идэх те. Одоо жишээлбэл энэ шиг ч юм уу те. Ийм байж 20 дугаар завар болж үж идэх. Хөдөлгөөн нь бол 20 дугаар заврын хөдөлгөөн бол эхэндээ бол байнга явагдаж идэх шүү дээ. Заримдаа бас иймэрхүү планууд гарч болно. Гэхдээ энэ бол 1-р завардаа тариадаг л да. Бүс явж аваад сэтгүүлд орж ирч байгаа тийм. Одоо тэгээд иймэрхүү лаануудаа ингээд таадлаа бүтцээр нь хараад үзэхгүй юм тийм. Эхний 2 1 цагийн лаан ингээд бүс явж ирсэн аа 3 дахь цагийн лаан юм шилжүүлэлт хийж өгснөө. Энэ бүсийн лаа гэж энэ 4 дахь цаг дээр нэг хийгээд өчөж байгаа шүү дээ. Ингээд эн чинь тэр тайтын яриад идэг. Одоо суугаад идэг тэр бүтц тийм аль үедээ явах яах юм гэдэг зүйл чинь байна. Тэгээд аль үедээ явах вэ гэдэг чинь энэ нэг шилжүүлэлт том лааны л одоо аль хэсэгт явж байгаас л баримжаач харна шүү дээ. Ер нь энэний дараа л явна гэсэн үг шүү дээ. Гарч ирлээ, pullback нь орж ирлээ тэгэл явлаа гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд жишээлбэл ингэж дуусчаад ерөнхийдөө бол цаг баг учраас ерөнхийдөө шууд л хүрчихэж байгаа л санаа шүү дээ. Pullback нь жижиг яваад жижиг явсан байгаа шүү дээ. Талдаа ч хүрээгүй. За нэг доош өнгөх болох шиг байна. Тэнта. За энэ хэдэн ёроодуудыг тэмдэглэжтэй. За ороод ирлээ гэж бодоход. За тэглээд снайпер энтрийг хэрвээ яг хийх нөхцөл бүрдэх юм бол нөгөө stop loss шиг хаан тавих ч юм уу те. Тэр мөрөнд тэр энэ ёроолууд чинь сэрэг болж болно. Энэ ёроолны чинь хэрэг байхгүй те. Энэ цэг болоо сайн харж шалгагдаж байгаа те. Энд бас байж болж байгаа. Хэрвээ бензин орж ирвэл гэсэн үг шүү дээ. Энэ гэдэг бол зүгээр тэмдэглэл чинь нэх ач холбогдол шаардлага байхгүй. Яг явж байгаа хөдөлгөөн өөрөө аль хавцаанд очихоор байна гэдгээс хамаарч л энэ авд ирчихвэл те энэ лайныг бас анхаарч болж байна. Эсвэл энийг сэтлээд энэ авд ирчихвэл энэ лайныг анхаарч болж байна те. Тэгэхээр ерөөхдөө энэ хөдөлгөөн өөрөө хаана дуусах гэдэг гэдгийг л тодорхойлсныхоо дараа аль энэ 3-ын аль лайн гэж тодорхой гэх самар гэсэн шүү дээ.
News хитус байгаа мó өндөр гэнэ. За мэдээ эдрээ одоо арилжаа хийж байгаа хүмүүсээс тий. Хит ийм одоо инвестингээс харж болно, forex factory-гаас харж болно. За ерөнхийдөө арилжаа хийдэг брокерч нь бас өөрөө тиймэрхүү мэдээллүүдийг оруулж идэг. Ер нь арилжаа хийж байгаа бол иймэрхүү зүйлсээр бас тий. Өөрөөсөө ер нь сураад авчих гэнэгүй шүү. За одоо чинь би бол нөгөө нэг ингэж тохируулдаг. Жишээ нь би бол дандаа forex factory-гаас харчдаг. За тэгээд дандаа high impact-ыг нь харуулж сонгоно. Тэгэнгүүтээ би энэчнээс USD, JPY, GBP гэдэг энэ гурван хослыг сонгодог. Яг тэгэхээр би бусад хослууд дээр арилжаа хийдэггүй учраас надад энэ бус дээр нэрс арилжаа хийдэг нэг ч хослол байхгүй. Эсвэл нөлөөлдөг ямар нэгэн зүйл ерөөсөй байхгүй. За алт биткойн Nasdaq-ийн хувьд бол USD-ийн мэдээ цэвэр хамааралтай байж идэг. Заримдаа USD-ийн мэдээ паунд yen дээр хүртэл хамаарах төвчлөл байждаг. Паунд yen гэхээс илүү ихэд yen дээртэй. Тэнгүүтээ паунд yen дээр би бас арилждаг учраас паунд yen-ийнхаа мэдээг гаргацдаг. За тэнгүүт өнөөдөр болохоор 8:30-аас unemployment claims гэдэг зүйл байна. За энэ бол ерөнхийдөө бол high impact-тэй нүүс гэж явагдаж байгаа. Гэхдээ яг үндсэн нөгөө нэг unemployment-тайгаа бол дүцэхгүй бас нэг тийм амар төвшөлтэй амар том нөлөө бас нэг үзүүлэхгүй байх гэж бодож байна. Зүгээр л нэг 100 pips ч юм уу тий. Тиймэрхүү байх болоо. За тэгээ маргааш явах уу? Тийм маргааш өдөр GBP дээр GDP гарч ирж байгаа. За энэ бас өөрхөн нэг хөдөлгөөн бас паунд yen дээр хийждэг. За 8:30-аас орой PC байгаа. PC. За энэ хоёр мэдээ бол 8:30-аас нэг сүртэй нөлөөлөхгүй. За тэгээд 10-аас job opening байж байгаа. За энэ бас нэг өнөөдрийнх unemployment болон job opening хоёроо ер нь бол ойролцоо нөлөөл. За тэгэнгүүтээ эртний оюун 3 дахьд core PPI байж байгаа. За энэ бол бас л нэг high impact-ууд дундаа яг нэг дундуур ортгол мэдээнүүдийн PPI бол. За харин шөнө 2-оос FOMC statement байж байгаа. За тэгээд press conference. За ер нь бол шөнө 3 дахьын эртний оюун 3 дахьын шөнө бол бас нийтлээ бас volatility орж ирэх боломжтой гэдэг. За тэгээд за энэ боож мааж энэ юунууд паунд yen-ийн мэдэрүүд бол нэг сүртэй мэт болохгүй. Паундын эдэр бол бас за энэ official bank rate гэж байгаа. За энэ бас хөөрхөн нөлөөлдөг. За тэгээд 8:30-аас unemployment claims гэнэ үү? Энэ ягаад нэрийг адилхан бичсэн юм бол. За тэгээд trading view дээр чинь хүртэл яг энэ юу бол энэ таны одоо харж байгаа хослолт нөлөөлөх боломжтой мэдээнүүдийг trading view дээр ч угаасаа доор нь харуулцдаг. Тэгэхээр бас нэг бүрчлэн харах шаардлага угаасаа байхгүй. Ер нь бол одоо чинь ингэж уг нь бол ингэж харах гэдэг шаардлага байхгүй. Яг нөлөөлөх мэдээ гэж юм бол уг нь trading view-д яг нөлөөлтгийг ингээд нөгөө датан дээр шатаад за энэ мэдээ ер нь нөлөөлөх шүү гэж одоо батсан мэдээллүүдээ ерөөдөө trading view ингээд доор нь гаргацдаг байхгүй. Одоо чинь pound yen руу хэрвээ орох юм бол өнөөдөртөө ямар нэг юм байхгүй. Яжаад за цагийн товруулан харах юм бол за энэ чи маргааш буюу маргааш 15 цагаас GDP-тэй шүү гэж байна. За тэрний дараа энэ чи yen-ийн мэдээ нөгөө нэг tentative гэсэн байсан мэдээ байсан шүү дээ. За энэ байгаа. Yen байгаа шүү. Balance of trade гэдэг нь бол илүү нөлөөлдгөө гэж харуулж байна. За Nasdaq дээр ч гэсэндээ одоо ингэж жишээлбэл building firms housing starts гэдэг дээрээс өөрх нь нөлөөлж болно гэдэг нэг зүйлтэй хэлэхгүй. Ер нь бол та хэд мэдэн дээр ер нь бол энэ би бол Nofarm, FOMC, CPI 3 дээр л харилцдаг. Ер нь бол бусдууд дээр нь бол нэг тэгж ач холбогдол өгдөггүй ер нь бол. За шинэ цаг эхэлсэн. За хэдүүлээ олонний ер нь бол нэг за 5 минутыг бол угаасаа баттай хүлээх хэрэгтэй. Яг энэ нөхцөл. Яагаад тэгэхээр бидний үзүүлж байгаа дүр зургийг ерөөсөө одоо гаргаагүй шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө энэ цаг өөрөө улаан уу эсвэл зүгээр ихний 5 нь улаан уу 15 нь улаан уу 30 нь улаан уу гэдгийг одоо мэдэх хэрэгтэй гэсэн. Тэн дээр
дараагаас нь өсөх магадлалыг яаж авах вэ гэхээр тухайн цаг дээрээ яг гой хөдөлгөөн дуусч байгаа юу гэдгийг л ер нь бол анзаарч хараад тэнгуүтээ тэр маань энэ 5-4 цагийнхаа яг энэ нэг чиглэлийн нэг юм уналтын хөдөлгөөнд дуусгах чадчихна уу гэдгийг л харна гэсэн. Сайн байна уу? Хай, сайн байна. Багшаа та ер нь дэйлигийн хувьд шилжүүлэгч орж ирсэн гэж таны нөгөө нэг яг лайв эхлэхэд харуулсан яг нөгөө нэг бүс байсан шүү дээ. Эсвэл болохоор weekly-ийн хувьд байсан тий. Тий энэ 7 өдрийн хувьд. Тэнгүүд өнөөдрийн чинь өнөөдөр ингээд харсан бол өнөөдрийн хувьд шилжүүлэгч одоо ямар нэгэн бүс байгаа тэр бүсийг шилжүүлээгүй бистэй юм бол түрүүсэн тий. Одоо daily энэ бүст төрж байгаа юм чи. тий. Daily чиглэлээ тодорхойлог байгаа гэсэн. Эсвэл насан туршдаа тэр хүний амьдралд зүйлэх асуудал үүсгэж байна ч юм аа. За ганц жижиг асуудал. За даваа мик аваа. За зургтай ч орж ирээд. Оо за. Чинь зүйл нь бол За тийм байна. Дахиад ганц юм бол За. та нөгөө weekly-ийн одоо pullback шилжүүлэгчийн дараах pullback дууссан байх боломжтой гэдэг өнөөдөр яг QM дээрээс юу нэг харж явах явцсан байна л да тий. Тэнгүүд ингээд унж орж ирэхэд чинь нөгөө нэг 15 минут болон 30 минутаар ингээд нэг амар ирээжлээд унаад ороод ирсэн шүү дээ. Одоо тэр weekly-ийн хувьд ингээд унж орж ирэхдээ pullback нь. Тэнгүүд тэрийг та болохоор одоо weekly-гээр нөгөө нэг шилжүүлэгчийн дараах pullback нь ингээд унж За энэ хэсэг шүү дээ. өнөөдөр явсан байсан. Тий наад хэсэгт нь гэсэн үг юм бол. За weekly та надад тодорхойлох ерөнхийдөө дуусч байгаа гэдгийг нь яаж мэдээд байна вэ? Тэрийг нь чи YouTube дээр байгаа хичээл үзсэн үү? Тийм юм бүгдийг нь үзсэн. 3 дугаар загвар гэж та ер нь тодорхойлоод тах шиг байна тий. Тий. Таны хэлж байгаагаар. Тий. Хичээл дээр хэрвээ хичээл үзсэн бол энэ амар ойлгомжтой. Яг хичээл дээр яг ярьсан л зүйл байгаа л да. Энэ бүр амар төгс жишээ байгаа байхгүй юу? Ер нь бол Аха. яг хичээл дээр зурсан зураг шиг бүр. Яг наад чартан дээрээ. Чи тэгэхээр давтарч л үзэх хэрэгтэй болох юм байна. Сайн ойлгоогүй л юм да. Эшээ ойлгомжтой л байгаа. Тэ? Энд бүтц зэвдэж өгч байгаа орн бүр хамгийн наацх нь харж штэ. Хэд чин одоо энэ pullback-ын дуусаад доошоо гэж хараад 3 дахь Дөнгөж дээшгээ pullback-ын дуусаад тэгээ доошоо гэж хэлж байгаа юм. Өнөөдөр гүй хөө. Ингэж харж байна хөө. Ингэж хараад байгаа байхгүй хөө. Тэ. YouTube руу ороод ингэж лайв чи ухраач болдог лөө дундуур нь. Тэр хазарсан бол бас тэгээд газ нөхөд сонсч зүгээр шүү. Болсноо батч. За. Тэ ийм байгаа шүү. Ер нь бол дээшээ харж байгаа. За тэгээд нөгөө нэг хүсээд исэн уналт маань ер нь бол одоо орж ирчин. За 5 минут бол дууссан. За гэхдээ энэ өөрөө нэлээд үнцгий одоо шууд эхлээд ер нь бол айгүй эрчтэй уналт харагдаж байгаа. Ямар нэгэн бүс тогтоож өгөх юмгүй айгүй эрчтэй уналт харагдаж байгаа. За тэгэхээр энэ уналтыг хэдүүлээ одоо дуусгал нь хүлээн. Хаан дуусгах нь тэгээд тэр чинь буцаад нэг татраад нэг rejection аав штэ. Тэ? Нэг буцаад нэг аль нэг pullback-ийн хөдөлгөөн таньчих штэ хэдүүлээ одоо чинь ингээ унаа явж хах нэг ингээл өсөлт гараад ирэхэд за энэ уналт бол дуусчлаа гэж таньчих штэ. Тэ? Тэгэхээр одоо тийм зүйлийг хүлээн. Яагаад гэвэл эндээс ингэж орох нь өөрөө хитрхи эрсдэлтэй зүйл байхгүй. Ингээ унаад явж байхад нь. Яагаад тэгэхээр биднэрт энэ 4 цаг өөрөө яг тэнд дууснаа гэдэг зүйлийг бидэрт хэлж өгөөгүй те. Тэгэхээр хэдүүлээ ялангуяа 3 дугаар загварын хувьд яагаад 3 дугаар загварыг тусдан салгаж би таад заадیں۔ Тэ. Тэр чинь өөрөө энэ явж байгаа хөдөлгөөнийх нь сүүлийнх нь давлгааг хэмждэг шүү дээ. Тэ. Сүүлийнх нь хөдөлгөөнийг хэдүүлээ хэмждэг шүү дээ. Сүүлийнх нь давлгаа нь өөрөө бас 1 2 3 аль нь ч хийж болно тэ. Тэгэхээр энэ нөхцөлд ядаж 2 дугаар загвар байх боломжтой харагдаж байгаа. Одоо бол 2 дугаар загвар байх боломжтой харагдаж байгаа. Яагаад тэгэхээр энэ ла 3 дахь талаа эхлээд шууд огцом уналтыг хийж үжээ тэ. Тэгэхээр ядаж нэг магадгүй энэ уналт хэрэг дуусах юм бол pullback-аас нь явж байгаа нэг иймэрхүү хөдөлгөөн. Одоо иймэрхүү сетапаар байдаж болно гэсэн. Хэрвээ энэ уналт нэлээд гүн орж ирэх юм бол за 5100 бүр 60 марлуу ч юм уу те. Тэгж орж ирэх юм бол за энэ 4 цагаа ер нь бол дуусах.
Энэ 4 цагаа дуусгах гэсэн. Ийм том улаан 1 цагийн лаа ингээд шууд гараад ирж хахад зөрөөд баядах өөрөө амар эрсдэлтэй гэсэн. Ер нь бол бараг л одоо хэрэггүй гэсэн шүү дээ одоо жишээ. Одоо зүгээр ингээд би ингээд лаг ингээд заагаад байгаа шүү дээ. Лааны жишээ нь ингээд лаг зүгээр ингээд ойлгочихын нэг тавуу тал нь юу юм бэ гэхээр хэрвээ ла байхгүй байж хад хүмүүс айгүй их заяа. Нэг ийм зурчаад заяа. Ингэж зурчаад ингээд дараад идэг заяа. Ингээд заа болчих. Одоо эндээс яг шаана гэл. Ингээд ордог заяа. За эсвэл ингээд ч юм уу тий. Гэтэ яг наргуу дээр та нар ийм том шил тавьж орж чаддаг юм уу дөө. Ингээд орчин заяа. Тэгэхэд дөнгөж 1 цаг эхэлж байгаа заяа. 1 цагийн лаа эхэлж байгаа. 1 цагийн лаа эхлээд ийм том уналтын хөдөлгөөнийг үзүүлсэн 4 цагийн лаа нь өөрөө бас улаан. Ийм үед ингээд зүгээр бай орчиж ирэх гэсэн үг байхгүй юу? Энэ бол буцаж одоо өксөх айгүй хэцүү байхгүй юу? Яг ингээд том унаад ороод ичиж тохиолдолд шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг ядаж лаа гэдэг зүйлийг бас ойлгоч айгүй зүг. Яг уу эндээс зүгээр ингээд нэг юм энэ авьтаа ингэж байж хагаад спортод эн чинь эсэл авахгүй ингээд өрчиж болно л тоо. Гэхдээ лаа харах юм бас нэг даваа тал нь өөрөө. Одоо эн чинь ингээд уналт дуусцсан. Одоо тэгтээ өснөө гэх юм бол ядаж дараагийн лаанаас нь ногоон байх боломжтой гэж үзээд зүг нь хэлүүлээ орчих юм бол зоохгүй гэсэн. Хүлээж зоохгүй гэсэн. Тэ? Уржигдрийн лайвыг та санаж байгаа бол тэ 15 минутын лайв явуулчихсан. За энэ 15-ыг бүтэн дуусгах юм байна хэдүүлээ тэ. Эхлээд A-zone харж ирсэн шүү дээ. Тэгээд 15 минутын лайв дуусгах хэрэгтэй байна гэж дуусгаад хүлээж агаад тэгсэн чинь за энэ дараагийн 15 шууд тийшээгээ буудах гээд байна гэд би 14 минут дуусгахаас өмнө за хэдүүлээ эндээс орцгоё гэд 14-ийн зүүнний дорж 13 минутын зүүнний дор би эсэлийн тавиад маш их эсэлтэй шууд 14 минутын дээр н ороод тэгээд 15 минутаас шууд дэшээ өсөж эхэлсэн шүү дээ. Шууд дэшээ өсвөл 16 дээр нь бүр маш том лаа гарч ирэл богино хугацаанд явчихж байгаа гэсэн. Тэгэхээр бас хизээ явах боломжтой вэ гэдгийг хүртэл чинь ингээд нэг гэсэнтэй уг нь хэлж өгöd байгаа байхгүй юу? Таамаглаж болоод байгаа байхгүй. Тэр энэ лаагаа ерөөсөөр орхигдуулж болохгүй. Та хэд нэг одоо нэг ийм татчихаал үзээд байх шүү. Тэ. Энэ дээр чинь ганц ингэж татаад явцгүй шүү дээ. Би та хэдэд ингээд планы бүтцүүн заагаад байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр тэрийгээ ясаа ослуулад ойлгоод явах хэрэгтэй байна. Тэгээ ганцхан нэг одоо явж байгаа хөдөлгөөн дээр харах биш. Weekly-ийн лаа өөрөө яаж байгаа. Өнөөдөр daily-ийн лаа өнөөдөр яг яаж байгаа тийм. Monthly-ийн лаа хүртэл яаж байгаа гэдэг ингээд лаануудаа ингээд сайхан ажиглаад хараад явах дуг нь уг нь их л сайхан энгийн л арга байлаа. За одоо энэ нөхцөлд ингээд ороод ирж байгаа шүү дээ тийм. Энэ бүр 15 байтугай бүр 30 минутыг заавал дуусгах хэрэгтэй хөдөлгөөн багхгүй. Энэ том уналт чинь өөрөө. Тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр 30 минутыг одоо дуустал хүлээх хэрэгтэй болж байна. Хүлээн. Тийм ээ. Тэгээд тэр нэг 30 шилжүүлээд энэ гэдэг тэр юм байна те. Тийш дээ. Одоо би ингээд лайв дээр дандаа л тэгж ярьж байгаа шүү дээ. Ингээл тэр юм яг асуухгүй болохоор лайв дээр л асууж болохгүй юм. Шилжүүлээд гэх юм байна. Тэгээд одоо тэгээд дахиад хэрэгэлцээнүүд байгаа гэвэл тэр хичээлүүд тэрийг одоо гадуур дуу сонсоо явж байгаа хооронд зүгээр YouTube дээр тавиад сонсоо явахад ч бас уг нь болохгүй байхгүй л ахлаа одоо тэгээд тэр хичээлүүдийг давтаад үз. Тэгээд ойлгохгүй үз. Алцаас барай суусан ч болно. Тэгээд дан гац хичээл биш заяа. Энэ өмнөх стримүүд ингээд YouTube дээр бүгдээрээ хадгалаатай байгаа. Ингээд алдсан арилжаа, авсан арилжаатай бүгдээрээ хадгалаатай байгаа. Би нэг л устгаж инээ тэрэ болоо гэж. Яа тэр бүгдэн дээр нь би өөрийнхөө дүрмээр орсон болохоор тэдрийг бас ингээд сонсоод
тухайн үед ингээд юу ярьж ирсэн байна, тухайн үед тактик яаж шинжилж ирсэн байна. Тэгээд тэр дундуур нь бас ингээд юу ярьсан байна, яасан байна. Тэр бүгдийг ингээд та хэд үзэх юм бол зүгээр та нэг газраас нэг онлайн сургалт хөдөлж аваад үзснээс илүү үр дүн бүгэн та нарт өгөх байхгүй юу? Та үнэхээр ойлгож сонсгоо. Тэдрийг сайхан дахин давтаж үз тэ ойлгох гээд чи арилжаа. Юм асуухгүй тэгээ танд чат ч байдгүй хариу байдгүй. Тийм. Discord нэг мессеж нэг юм асуухгүй. За хаана юу асуусан? Таны Discord хаяруулах юм бичижсэн. Хойд би хүн болгонд хувийн үйлчлэгээ үзүүлэх байсан бол одоо шүү дээ тий. Би эн чинь олон нийтэд бүгдэнд нь ингэж зэрэг мэдлэгийг ингэж төвлөрөх гэж байгаа тийм системийг хэлчихэ. Тэрс та нар өссөн үедээ над руу бичээд өссөн үедээ надаас хариулт авчихна гэж байхгүй шүү дээ. Одоо энэ чинь ингээ 3-4 зүг над руу ингээд өдөрт ерөн тогтмол бас нэг хэд хүмүүс ингээ дандаа бичдэг байхгүй. Би тэгээд за эхэндээ бол ингээл ганц хоёр хариулаад явдсан. Бүгдээрээ нэг ижлэхэн ч юм уу эсвэл заримч бүр ингээл нэг шансын асууж. Би тэгээд тэр болгонд чинь яг үндэ хариулснаас баг хариулахгүй байх намар байгаа байхгүй. А тэрний оронд би уг нь бүгдэнд нь үг нь хэлтийн. Зүгээр Discord community-д биччихье тий. Зарим нь миний хариулах шаардлагагүй угаасаа хариулаад явчих хүмүүсээс байгаа. А тэгээд тэр асуултанд бас хариулахгүй удаад байвал би өөрөө саржгаад энд бас хариулт өгөх ёстой гэж бодсон би өөрөө хариулаад явчихна. Тэр нэг тийм голөгцсон хүүхд шиг тийм гомдол гарах шаардлагагүй байхаа над руу чат бичлээ та хариу өгсөнгөө гэж. Өөрөө сайхан community-д бичээл яваад байна. А зүгээр одоо өөр бас бусад одоо юу ер нь гэхдээ би бол community-д бол энэ дотроо л юм бичих сонирхолтой байгаа. Тэрээс говь хүмүүс рүү юм бичээд ингээд ялангуяа бас тэр нэг юу лойврын юмнууд байгаа шүү. Одоо жишээ нь миний одоо зураг мургийг ингээд дуурайлгаад хийсэн над шиг нэр мөртэй болсон. Тэгээ юу ч биш тий та рүү бас ингээд энэ одоо та энэ дотор байгаа хүмүүсээс ч хамаагүй бас өөр хүмүүс рүү бичиж байгаа янз бүрийн байх шиг л байлаа. Тэгээ ганц Discord биш Facebook, Instagram дээр хүртэл нэг тиймэрхүү юмуд бас байна шүү гэд хэлээлээ. Тэр би ер нь бол хүмүүс рүү чат хийхгүй. Ер нь бол хувь чатаар би бол нэг тэгж хүнтэй чатлахгүй. Тэгэхээр аль болох тэр зүйлээс бас сэргийлээрэ нэрэ. Тэр бас ингээд би гайгүй болцсон болоо гэж утсан чи үгүй байгаа л байгаа юм байлээ шүү. Тэгээ мөнх төрөг инээдрийн нэгч ярьж ивэл ч одоо бүр таад болохгүй шүү дээ. Тэр чинь тэгээд лойврын болоод таад мөнх төр өөж буцаж авч чадахгүй. Монголын угаасаа ойл цагт ямар хэлээ. Тэр ирэн бэргэж шийдэж өгч чадахгүй. Тэгэхээр тиймэрхүү юм дээр бас боломжтой байна. Би хувийн үйлчлэгч чинь биш шүү. Ер нь бол манайхан бүгдээрээ сонсоор би өмнө хэлжсэн дээ. Би та нарт ямар ч хүргүй шүү. Окей. Би өөрөө арилжаанаас анхалтай ингээд амьдралаа ингээд аваад ингээд одоо ингээд одоо амьдраад арилжаанаас орлогоо олоод би ингээд гэр бүлээ тичээгээд аваад явж чадчихсан. Одоо энэ багш 30. За 30-ыг шилжүүл хийх хүлээнэ гэж надад тухайн үед яг нөгөө бүс тогтоо зөвлөлтөд дээсэндээ гэж ажиллана сте. Уналтынхаа хөдөлгөөнийг бүтэн дуусгана гэсэн үг. Одоо энэ уналтын хөдөлгөөн бол өөрөө 30 улаан гэдгийг илтгэж байгаа байхгүй юу? Энэ том уналтаараа ерөнхийдөө бол 30 минут бол улаан шүү гэдгийг энд бол илтгэж байгаа. За тэгээд энэ бол одоо ингээд 15 тусаа шинэ 15 эхэлж штэ. За энэ дахиад энэ доошоо явж байгаа энэ хөдөлгөөнөөр өөр ингээд угаасаа тэгээ 30 улаан энэ 30 угаасаа бодлоо энэ 30 минут одоо ингээд энэ хүртэл ингээд нэг 14 минутын дотор ингээд буцаад өсөх бас боломжийн хувьд маш бага байхгүй юу? Хэцүү. Ер нь бол ямар нэг боломжтой гэхээр энэ одоо жишээ нь ингэж явж байгаад тийм арай муухай зурчлаа. Ингэж явж байгаад ингээд байж байгаад нэг дахиад 30 шилжлээ л тийм. Хэрвээ тэр үед бол бас арай бас боломжтой хугацаа байж болж байгаа байхгүй буцаад нөхөж очих. За нөхөдгөө маа гэхэд нэг ингэж байж байгаад дараагийн цагаас өсдөг ч юм уу тийм. Тэгэхээр ер нь яг энэ нөгөө нэг
яг үндэ бол энэ лааны төсөөлөл гэж байгаа. Лааны төсөөлөл байхгүй. Одоо би лаг төсөөлж чинь гэсэн үг шүү дээ. Энэ одоо явж байгаа цагийн лаг, 30 минутын лаг, 15 4-ийн лаг би төсөөлж байгаа шүү дээ, тийм. Энэ төсөөллөөрөө юунаас ундарч гарч ирдэг вэ гэхээр би та нарт одоо бүр анхнаасаа телеграмд байхдаа л хэлдэг ус. Арилжааны туршлага гэдэг зүйл бас маш чухал зүйл шүү. Арга барил яах вэ? Тэгээд ингээд сураал ингээд явчихна. Арилжааны туршлага гэдэг зүйл өөрөө яг хүний жинхэнэ арилжаач болох ашиг төрөх зүйлээ. Хамгийн чухал зүйл. Тийм. Тэр энэ нөгөө энэ лааны төсөөлөл чинь бас эхэндээ бас амар жоохон мяа байна. Тэгээ тэр төсөөлч хөгжиж байгаа байхгүй. Төсөөлөн бодох чадвар нь хөгжиж байгаа байхгүй. Юун дээр тулгуурч хөгжиж ийн тэгэхээр энэ тэр олон арилжааны туршлагууд дээрээс л болж хөгжиж байгаа. Жишээ нь одоо би одоо өмнө нэг иймэрхүү тохиолдол дээр нэг ер нь бол нэг иймэрхүү тохиолдол төр бол нэг 300-400 удаа таарсан баг. Ер нь бол нэг сүүлийн нэг 2 жилийн хугацаанд нэг яг энэ арга барилаар ингээд арилжаад явхад бол 300-400 удаа бол ийм мэдээ таарсан байна. Яг багцаалж хийж байгаа. Тэрнээс их чийж болно багчиж. Тэгэхээр ийм нөхцөл болгондоо би ингээд таарад яг ингээд явж явах үедээ аль үед нь ингээд дийлэн хувьд нь те ямар байсан бэ гэдэг тэр дата надад тусалж өнөөдрийн лааны төсөөллийг надад одоо тэр туршлагуудаас үнэлж гаргаж өгч байгаа гэсэн. Тэгэхээр дан ганц ус арга барил сураад ашиггүй бишээ юу агааз ашигтай хүрч чадхааргүй байгааз арга барил сураад нэг сетапта болоод ингээд явсны дараа ерөнхийдөө тэр арилжааны туршлага гэдэг зүйл чинь бас өөрөө маш чухал үүргийг гүйцэтгэв. Яг үнэндээ. Зүгээр яг нэг арга барилаар ингээд ерөөс үүсэн төгслөөр нь арилжаад болоод идэв гэсэн болоод би бас хэлчихсэн дээ. Тэр нөгөө нэг ботмот ажиллуулаад магар ашигтай амир яваад иж болно шүү дээ, тийм. Гэхдээ яагаад тэгдгүй юм те? Бот ашиглаад тэр бомтон биллионер боллоо гэсэн юмнуудыг бол би сайн нэг сонсч байгаагүй юм байна. Хэрвээ тийм бот ашиглаад болдог гэсэн тэр бот ч одоо тэгээ баг хүн болгон ашиглаад ч амар явцсан байх байлгүй. Тэгээ нөгөө ботон сүүл рүү ажиллахаа болох байлгүй. Хаб нэгдсэн гэж л байлгүй. Хаб нэгдсэн, хаб төрсэн. Тэр нөгөө юу гэж болд юм уу? Зүгээр харилцаа хийхгүйгээр яг одоо ямар процесс явагдаж яаж зурж чинь шинжилгээний төлөө сонсоод. Би лайв трейдер хийгээл байгаа шүү дээ. Энэ лайв зөндөө лайвууд байгаа шүү дээ. Би энэ чинь шинжилгээ яаж хийж байгааг харуулж байна. Оролтын нөхцөл бүрдээд яг бодиттой цаг хугацаанд нь яг лайв оролтуудыг яаж хийж байгааг би та нарт харуулж байна. Тэгээ тэрийгээ би маш сайн дэлгэрэнгүй тайлбарлах хичээж байгаа. Би одоо тэгтээ энэс илүү та нарт яг юу гэж чадах юм бэ те. Хэцүү шүү дээ одоо. Та дэс би ингээ гой санаас асуудаг гоё юм хийх үү яах вэ өнөөдөр та одоо бас гоё ингээд комьюнитигаа гоё ихтэй бай инээд та дэс тэгтээ санаа гардгүй шүү дээ. Тэгэл би өөрөө бодож сэтгэжил за ингэж хэлвэл нэг ойлгож магадгүй ингэж хэлвэл хэрэг болж магадгүй гэл тэр болгоно л хийгээ явж. Тэгээ гоё санаа гаргаад ирвэл тэрийг гоё биччихэл дээ. Discord дотроо хэдүүлээ ингээ ийм юм байвал бас гоё юм шүү. Тэгвэл би тэрийг ч уншичаад нэг өдөр бас гоё нэг хөл хөнгөн сэтгэл санаа сайхан байх үедээ за энийг нэрээ ингээд хийвэл хийгээд хийж болж байгаа. Гэтэ бас нэг зүйлийг ойлго. Print community ингээд үүсгэхэд явж байгаа нь үнэн. Гэхдээ яг үүндээ та нарыг ингээд цуглуулад надад яг үүндээ нэг тийм таад надад мөнгө олж өгөхгүй байхгүй юу? Би өөрөө угаасаа амжилттай хийж байгаа тийм. Тэгэхээр чин би нэг яг үүндээ дурандаа хийж байгаа зүйл. Миний бас нэг за нэг юм гоё зориг тавиад хийж байгаа зүйл. Тэгээс энэ миний ял биш. Тэ? Тэрийг бас ойлгоорой. Яг зөндөө юм бичээд тайдын нөгөө нэг хоорондоо за таа яг юм бичээд ингэж ингэж бичгээр л харилцаад байгаа юм л та нэг хэдэн хоорондоо нийлээд нэг лайваар ярилцаад яв тэр өмнөх зүгээр санагдаад байгаа. Юу ч тэгэхгүй л байгаа юм л та. би тэг гэж та нар зөндөө хэлчихсэн. Тэгэл та нар нэгнийгээ хүлээгээл эсвэл цаг заванч болдох юм уу яа тий. Тэгээд янз янзын шалтгаан л байгаа бах. Тэгээд тийм болохын төлөө бас явна штэ хэдүүлээ багаар бас миний мэдхийлээ эхмигийн би switch-ийн Discord-д ингээд яг анх ингээд ороод байж хад талаар тэр voice chat-д бол нэг нөхөр бол ганцаархаа зүгээр ингээд screen-ээ share-лсэн
кино манай үзсэн сууж идэв гэсэн. Ингээд хүн орж ирвэл хамт юм ярьчаал орж ирсгүйс газар ингээд байж л идэв гэсэн. Жишээ нь ингээд яаж болж байгаа байхгүй юу? Энэ community гэдэг зүйл чинь надаас хамаарх зүйл бас байвал амар хэрэг штэ. Би ингээд нэг хамт олоныг бүрдүүлж та нар нэг хамт олон байхгүй юу? Нэг ингээд арга барилаар ингээд хараад хоорондоо ингээд санаа бодлоо хазаад хамтдаа хөгжих тийм зорилготой групп байгаа шүү дээ. Discord-д ороход чинь та нарт ингээд сануулж байгаа шүү дээ. Зөвшөөрч гин үгүй. Та нар зөвшөөрч гин окей гэж бичээд бүгдээр орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бас надаас сэтгэл хүсгээсээ өмнө та бас өөртөө сэтгэл гаргамаар байна. Тэгээд өнөөдрийн жишээ нь оролт би өчигдөр ингээд хүртэл ингээд баг өнөөдрийн хөтөлбөрийг бүтэн таамаглаад хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхэд өнөөдөр Discord дээр ингээд тэрийг ерөөсөө баг сонсоогүй байта шал өөр эсрэг оролтууд хүртэл хийгээл явж байгаа сурахтай ш. Харагдчихсэн. Тэгэл яг тэн дээр буруу зүйл биш. Тэгтээ тэрийг би санууч хэлж байгаа. Дараагийн дээрээ бас те яг одоо шинжилгээ хийхэд чинь хэрэг болно шүү дээ тий. Тэгээ заавал миний шинжилгээ гэхгүй ядаж өнөөдөр жишээ нь яг юун дээр алдчих вэ тий. Би сайжирч штэ. Сайжирч байгаа хүмүүс бол байгаа. Сайжирч байгаа хүмүүс бол байгаа. Яг үүндээ юм бичиж идэвхтэй байж байнгын чат бичиж байгаа хүмүүс нь сайжирч байгаа. Чимээгүй байгаа хүмүүс би өнгөрсөн жил бүтэн жил Telegram ажилласан. Бүтэн жил биш 9 сар ажилласан. Тэгж яагаад яг үүндээ юм бичдэг байсан хүмүүс нь сайжирсан шүү. Юм бичдэггүй байсан хүмүүс нь болол мэдхгүй хязгааргүй. Данс байхгүйгээд арилжихгүйгээд бүр хай чин суралцгаа бүртэл боловч чинь. Тэгэхээр чинь яаж хөвчих юм бэ угаасаа. Заавал арилжаа хийж хүн юм сурдаг гэсэн үг биш шүү дээ тийм. Ядаж тэр хооронд шинжилгээ хийгээд хамт ингээд сонирхоод үзээд юм сурах гэж байгаа юм бол цаанаас ондоо байт юм а. Гэхдээ та нарын хандлага бол юм сурах гэж байгаа юм шиг байдаггүй шүү ихэнх нь бол. Мөнгө олгох чухал хандлага байдаг. Яг нь мөнгө олохыг хүсэж. Гэхдээ мөнгө олохын тулд эхлээд сурах хэрэгтэй гэдгийг бас бодмоор л байна. За агш байдлааны хөдөлгөөн дууссан тий. Урдуур заврын хөдөлгөөн харагдаж байгаа шүү дээ тий. Тий? Харагдаж байна уу? За ингээд энэ 9-д 30-ын дээд болон доод зүг байх маш өндөр магадaltaй болж эхэлж байгаа байна гэсэн. Тэгэхээр яах вэ? Одоо энэ 30 дуустлаа ерөнхийдөө бол нэг нь бүс дотроо л хөдөлнө гэсэн үг тийм үү? Бүс дотроо л хөдөлж байна. За мэдээж яг нэг дээшээ доошоо жоохон нэг тиймэрхүү хөдөлгөөн бол гарахад байх. Гэхдээ аль нэг тийшээ энэ бүс 30 дуустлаа одоо шилжихгүй л гэсэн үг. 30 минут өөрийнх нь үүрэг тийм л байсан байхгүй. Өмнөх 30 минутын лааны бүс энд бичсэн энэ бүсийг доош нь шилжүүлж авч шилжүүлэхдээ 3 дугаар цагийн хөдөлгөөнөөр энд авч үнийг шилжүүлж байгаа. Энэ араа одоо 5180 гэдэг одоо ханшийг л 5165 6 7 8 гэдэг энэ ажил аваад ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Үнийг энд байсан үнийг энд аваад ирж байгаа гэсэн үг. Тухайн үннүүд нь өөрөө тэр авьдаа бүс тогтоож хөдөлдгөө л гэсэн үг тийм. Тэгээс хар мянга ярьж байна та. За энэ 30 минутыг дуусгана. За энэ 30 мэдээж улаацсан байсан. За тэгээд ерөнхийдөө бол дараагийн 30 минутаас бас жоохон шангал юм да. Хөдөлгөөн дууссан гэж үзэж байна. За тийм ээ. 30 шилжүүлээд хэвдүүлээ нэг шалгалтын юм чи хийгээд үзэж байна. За ер нь бол сүүлийн 5 минут явж байна. За нэг иймэрхүү entry. За иймэрхүү. За би өнөөдөр бас хийсэн тийм. Хэвлээ ихэнд нь яллаа штэ. 3 TP 2 stop loss-тэй явж байна. За өнөөдөр stop loss авсан ч яг үүндээ ингээд live trade-д хамт оролцоод ороод хамт оролт хийгээд явсан хүмүүс бүгдээр ашигтай байна. Ягаад санд бүгдийн нухраагаад үзээрэй live-уудаа оролтуудыг бүгдийг хараад үзээрэй. Book risk ratio-г нь хараад үзээрэй. Хамгийн бага талд би өөрөө 5-тай арилждаг. Бүгд хамгийн багаас 5 байх ёстой. Оролтын risk reward нь. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Одоо жишээ нь энэ бол нэгийг харьцах 10-тай арилжаа болж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг одоо ингээд зүгээр орчход зүгээр ингээд орчход нэгийг харьцах 11-тэй арилжаа болж байгаа байхгүй юу? Оролт болгон дээр зүгээр 1%, 2% эрсдэлд явах. За зүгээр 1% эрсдэлд явсан байхад л өнөөдөр та багтаа 20% эрсдэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. 2-7 хоногийн одоо энэ 6 удаагийн лайв оролтоор 20% эрсдэлтэй байна гэсэн үг.
$100-тай байсан бол $120-тай $120-тай байх байсан. $100,000 байсан бол $120,000 байх байсан гэсэн үг байхгүй. Гэхдээ зөвхөн 1% эрсэж байгаа тохиолдолд шүү дээ. 2% эрсдүүл яах юм? 40%, багадаа 40% ашигтай байх байсан л гэсэн үг. Риск менежмент гэдэг зүйлийг барих ёстой. Гэхдээ риск менежмент бариад данс маш удаан өсөд байгаа бол чамд риск рашио хэрэгтэй. Риск ревард гэдэг зүйл байгаа тийм. Энэ зүйл хэрэгтэй. Би энийг анхнаасаа хэлдэг. Би бол нэг харьцах 5-аас доошо риск ревард гэдэг зүйл дээр арилждаггүй. Тэгэхээр юу гэсэн үг? Миний win rate 20%-тай байсан ч би ашигтай байх арилжаан дээрээ л ордог гэсэн үг. Уржигдрих лав хамгийн бага нь 1/6-тай оролт байлоо. Тийг санаж байна. Тэгээ би тэн дээр хүртэл хэлсэн. Яг лайв дуусах юм. За та хэд энэ арилжаа яасан ч болно, одоо гарсан ч болно, хүлээгээ типигээ зүгүүлсэн ч болно, үргэлжлүүлээ барьсан ч болно гэж хэлсэн. Тэгээ дураараа болоо гэдэг би лайв хаасан байна. Та YouTube-с ороод харсан ч болно. За ихэнхээ санаж байгаа. Тэгээд тэр чинь TP зогсчоод гинчээний хэсэг тогтож байгаа дахиад тийшээгээ нэлээ бас өсөлтийг үзүүлчихэд тэгээ өдөр дууссан шүү дээ. Буцаад уналт орчихсон байсан харагдчихна. Одоо эн чинь шүү дээ тэр чинь. Чи одоо мартагдах байх юм л шүү дээ. Хаанаас орлоо? Эндээс орлоо. Эндээс орсон дээ. Энэ аваас орсон санагдаад байна. Эндээс ороод тэг буруу. Эндээс орлоо. Цагаа хараад та. Тийм эндээс орсон шүү дээ. Эндээс ороод TP 120 дээр 220 дээр байсан санагдаж байна. Ийм оролт хийж байгаа. Тэгээ чи ороод тийш шууд явчихж байгаа. За тэгээд энийг чи үргэлжлүүлээд барихаараа ингэж барьж болж байгаа. Бүр 1/12 болж байгаа шүү дээ. Энд чинь 1/7 байсан юм даа. За мэдгүй би чинь нарийн тохиолдлого болох мэдгүй. Яг оролтын үед ямар ч юм. Гэхдээ энд 1/7 ч шүү дээ. Энэ stop loss мангар жижиг юм шүү дээ. Stop loss ингэж л тавьсан санагдаж байна. Гэхдээ энтрийн жоохон дээр үлээ. За ер нь юм. Байсан. За тэрний өмнөх 7 хоног ч гэсэндээ ямар гой том хөдөлгөөнүүдийг авлаа тийм. Risk reward гэдэг зүйл өөрөө дансыг өөрөө маш сайн үнэхээр гоё өсгөдөг зүйл хэвгүй. Цөөн арилж байгаа дансыг тэрнээс их лотоор биш зүгээр л энэ зүйлээр л дансыг өсгөдөг. За хэдүүлээ шинэ 30 шилжээд за ерөөхдөө нэг баталгаа аваад ерөөхдөө бол нэг юм ярьж байна. Хэдүүлээ өнөөдөртөө нээгээд тэгээд за хэсэл авбал за дараагийн 4 цагийг хүлээж болох юм. За эсвэл тэгээд өнөөдөр тэгээд лайв дуусгах болно дөө. Нэг олон арилт гээд авах ч шаардлага байхгүй. Би ер нь бол тэгэл би бас яг өдөртөө нэг өсвөл 3 арилжаал хийдэг штеп. Ер нь бол яг за 3 ихтэй нэг 5 мав да. Ихтэй л 5 мав. Идэвтэй. Танд нэг өдөр тогш голден дээр ер нь хэдэн боломж өгч чинь дундчиг. Ямар цаг дээр арилцахаас шалтгаална да. Жишээлбэл одоо ингээд өдөрт над дээр багаар ингээд харагдаад л байдаг байхгүй юу? Жишээ өглөө осоод энд ёроолоо бол ойлгочихж байгаа. За тэгээд юу яаж чинь? Энэ уналтын хөдөлгөөн дуусчирээд энэ шилжилт дээр эн чинь нэг юм өсөлт байгааг анзаарчихж байгаа. За дахиад энд хөдөлгөөн байгааг харж байгаа. За хафтер орж ичээд би бас энэ хэд яриа суучлаа. За одоо энэ 4 шилжилт. За одоо уналт орж ин дахиад орчлно гэх юм. Зөндөө олтын боломжууд ингээд баг цаг харах юм бол байгаа. Гэхдээ чи яг аль цаг дээр арилжих уу, аль арилжаагаа хийх үү гэдэг чинь өөрөө чиний сонголт байхгүй. Чи өдөр болгон жижиг хөдөлгөөнүүд бариад аваад явж болно. Одоо тэгээд манай аапийнхан бол голж л өгсөн 60 pp л зайтай юм шүү дээ. Арилжихгүй аль гэж л тэгээд. Янз янз хүн болгоны өөрсдөө сонголт байхгүй. Яг үндэ өдөр болгон жижигхэн оролт хийгээ явжсанс ганц юм арилжаа авах нь бас аюулгүй ашигтай байж болно. Эсвэл өдөр болгон юм арилжаа скальпсаа хийгээд бүр илүү өндөр ашиг авахыг ч бас үүсэхгүй. Одоо тэгэл янз янзаар л байж болно. За ерөнхийдөө бол 30 шилжиж гисэн. Хэдүүлээ энтригээ нээхээ мартцсан байж тээ 31 болсон шүү дээ. Юмэрч чаад.
Stop loss ямар том болох гэдэг нь арай олдоо явчлаа тий. За эдэл юу вэ? 100 pips юм. Арай том болчих тий. За эдэлээ жоохон хүлээч. Дахиад нэг доошоогоо хөдлөхөн орж ихийг үүсэхгүй байх. Шот явж хонжрох юм болоо. За. Орчоо. 30-ах шинэ 30-ахаа доор зүг тэмчээ дөө. Энэ явахгүй бол дараагийн 30-ыг ногоох голсон л та. За иймэрхүү энэ гэсэн үг. За ер нь бол хэмэт дэжгүлээ. За оролтын шалтгаан бол одоо ойлгомжтой тийм. Ингээд ийм хөдөлгөөн бол дуусгаж байгаа гэж үзэж байгаа. За тэгээд ерөнхийдөө 4 цагаа бий байх боломжтой гэдэг ерөнхийдөө бол шалгалтаар гэж бол хэлж байгаа. За тэгэхээр байна. За энд нэг ийм зураг бас үзүүлээд байх шиг байна. Энэ бүсийг доош нь ингээд шилжүүлж байгаа юм шүү гэж явах шиг байна. Тэгэхээр нөгөө бүтцийнхаа хувьд өөрөө ондоолчих гээд байгаа юм л та. Бүтцийнхаа хувьд өөрөө эн чинь өөрөө нэг хөдөлгөөн. Энэ өөрөө нэг хөдөлгөөн. Тэ хөдөлгөөн бол хэмжиж харж чадчих шүү дээ. Ингээд дуусчаа хөдөлгөөн байж байгаа. За энд ингээд дууссны дараа өөрөө ус байж байгаа. 3 дахь хөдөлгөөн өөрөө энд 3 дахь загварын хөдөлгөөнийг хийж харуулж байна шүү дээ. Тийм. Ийм хөдөлгөөнийг хийж үзүүлж байгаа. Энэ өөрөө ингээд нөгөө нэг өстой давлаагаар л үзэж байгаа л да. 1 2 3 буюу доод зүг хийгээд одоо ингээд дээшээгээ ингээд одоо тренд эргээд явах боломжтой гэсэн. Хэдүүлээ жоохон өндөр орчлоо. Жоохон өндөрөөс орчлоо. Гэтэ яг шалгалтын entry тэгээд дээрээс нь stop loss-аа энэ 30-ын зүүнний доор тавьчих байгаа байхгүй. За ягаад зүүнний доор ингэж тавиулж араас нь хүч оруулж байгаа шалтгаан нь өөрөө. За нэгдүгürt нөгөө нэг хэрвээ энэ доор тавих байсан бол нэлээд том stop loss-тай болж байгаа. Гэтэ risk reward-тай бодсон ч уг нь бол дайжгүй заяа. Яг сааж авах зүйл уг нь бол байхгүй. Ингээд орж байгаа шалтгаан нь өөрөө нэгдүгürt 2 дахин баг stop loss байж байгаа. Тэгээд ерөнхийдөө risk reward нь тэр чинь 2 дахин ихсэн гэсэн үг шүү дээ. Бүр өндөр болно гэсэн үг. Тэгэхээр риск өөрөө яаж авах нь бол хүүний сонголт. Нэг өндөр риск гаргах гэдэг шаардлагагүй гэсэн үг. Тэнгүүт stop loss ойрхон болчихгоо алдаг төлөөрөө дагаад багах чинь гэсэн үг. Тэнгүүт нэг удаа юм нэг try хийж үзэнгүүтээ дараагийнхаа 4 цагаас ч юм уу те хэлж аваад араас нь дахиад хэмжиж аваад гүйцэд орчих боломжтой гэсэн. Хэдүүлээ сая 30-ыг нь шилжээд орсон бол энэ channels гэ бодохоор ceiling гэсгээд тэгэхээр уг нь арай дээр ихгүй юу? Арай дээр бас арай гайгүй байхад байсан гэсэн. Гэхдээ яг үндэ хэр том одоо хэмжээний чип авах гэхээс илүүтэйгээр энэ RR гэдэг зүйчнүүрээ маш чухал зүйл байна л да. Би тэгээд өмнө ч гэсэндээ та хэдэд нэг тайлбарлаж өгч илсэн санагдаж байна. Яг ингээд ёроолоос нь орох тий. Араас нь орох хоёрт бас яг үндэ хоёуланд нь ямар ч дутагдал байхгүй. Ер нь бол нэгнээсээ нэгнийг харьцуулах шаардлага байхгүй. Яг тэгэхээр одоо чинь ёроолоос нь ороод нэг харьцах нэг тийм балаатай харилцаа хийсэн байдаг гэж үү. Тэнгүүт араас нь нөхөж орохдоо stop loss нь одоо нэг чинь нэг иймэрхүү ч юм уу те шинэ 30 шилжүүлсэн яг түүнийхэн доор ингээд тавьдаг ч юм уу те. Тэгээд ингээд яг TP-гээ авах хооронд энэ жишээ нэгийг харьцах. За ингээд 6 байлаа гэж бодоход энэ бас ялгаагүй 6 гэхэд хоёулаа адилхан RR-тай байж болж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хамгийн голных нь risk reward-ыг барихад
юу ч чухал вэ гэхээр яг нөгөө нэг эрсдүүлж байгаа дүнгээ өөрөө яг зөв тохируулах хэрэгтэй. Жишээлбэл ойрхон стоп-лосстой орж байгаа бол бас лото бас нэмэх хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгээ нөгөө нэг өнгөрсөн 7 хоногийн лайв дээр л ярьжсэн шүү дээ тийм. Нөгөө нэг би бол нэг тогтмолтой 3 лот л ашиглаж тийм гэдэг. 0.5 1 2 гэдэг 3 лот л ашиглаждаг. Тэгэнгүүт одоо чинь ийм ойрхон стоп-лосстой оролтон дээр бол за энэ дээр бол гэхдээ би 1 лотоор орно. Ер нь бол эн чинь бас гэхдээ хөөрхөн 40-50 пипсийн дата байгаа байхгүй. Ер нь бол тэгэхээр 1 лотоор ороод тэгэнгүүтээ хэрвээ би энд дор орох гэсэн бүр 0.5-аар орно гэсэн үг. Стоп-лосс энэ чинь явуулсан бол арай өөр зүгээр 2 лотоор илүү том лотоор орох жишээ нь юу вэ гэхээр за магадгүй тийм за юу ч үгүй. За одоо энэ дэр бол яг гоё жишээ харагдахгүй. Жишээ 30 минут дээр жишээлбэл ингээд за бас байж болно. Доошгоо ингээд зүг хатгачаад буцаад ингээд өсчих нь хэрвээ би энэ дээр ингэж ороод за энэ 30 минут зүг ингэж дахиж эвдэгдэхгүй гэж одоо яг үнэхээр жоохон магадлал өндөртэй ихтгэлтэй байх юм бол би шууд энэ зүүн доор нь тавина гэсэн. Энэ бол нэг 10-20 пипсийн стоп лосс болно. За энэ бол нэг 20 пипсийн стоп лосс. Тэгмүүд энэ дээр би 2 дотор орчдөг гэсэн үг. Тэгэхээр та хэд бас нэг өөрсдийнхөө баланс тохируулаад одоо лотны сонголтуудыг бас гаргачих болж байгаа. За одоо уусаа энэ дээр юу байна л да. Энэ доор тавих ч өөрөө одоо ер нь бол зүг болж ирж байгаа. Яа тэгэхээр 38 минут болж байгаа. Эхний 5 минут өөрөө ингээд гараад ирсэн. Эхний 5 минут өөрөө за би 5 минут юу гэ ингээд тавиад харъя. Эхний 5 минут өөрөө юм жижиг бодитой. Гэхдээ яг хөө дээшээ чиглэлийн шилжилттэй. Гэхдээ жижигхэн бодитой гараад ирж байгаа. Нэг гэсэндээ бүс өөрөө яг энэ нээлтийн хашаасаа одоо задарч явж чадсангүй гэсэн. Ерөнхийдөө бол нээлт ийм байгаад бүс нэг ингэж гарч исэн. Тэгтээ боди буцаад хаалт ороод ирэх юм гэхээр бүс зүгээр ерөнхийдөө бол том болчихж байгаа гэсэн. Хашийн бүс. Тэгэхээр энэ бүс өөрөө яг үнэндээ дээшээ задрах баталгаа бидэрт бага цагаар өгсөнгүй гэсэн. Тэгэхээр энэ бүс өөрөө бас доошоогоо задрах боломжтой гэсэн. Хэрвээ яг одоо энэ бүс доошоогоо задрах юм бол энэ цаг өөрөө улаан болох тал руугаа ороод ирнэ гэсэн тийм. Тэгэхээр улаан болоод ирнэхээр хэдүүл угаасаа за энэний дор стоп лосс тавьсан ч алдагдчихлаа гэсэн. Алдах магадлал өндөр болно гэсэн. За тийм байж. Хүлээх байж. Хэдүүлээ энэ 4 цагаар дуусгах юм байна доо. Энэ 4 угаасаа бүтэн улаах юм байна. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ чинь эсвэл ингээд шүрвчээд буцаад ингээд өсчихсэн ч хамаагүй. Ер нь бол 4 цагаар дуусгаад шин 4-өөс оролтоо нэ шүү за. Шин 4 цагаас. Одоо бол 4 цаг дуусчлаа ярилцаа байхгүй. Би тэгээд юу яаж за. За та асууж тодруулах юм байл суура. Байхгүй бол тэгээд юу гүдээ. Стрим хэдүүлээ дуусгах чи би тэгээд шин 4 эхлүүлээд юу яа. Discord дээр юу за ингэж орох санаа ингээд ерөөхдөө төлөвлөгөөгөө би юу ачиж заяа. Төлөвлөгөөгөө оруулчих. Discord дээр. Юу нэр алтны өрөөн дээр скриншотыг оруулчих за. Тэгээд та тэнцээс ерөөхдөө нэг ID аваад өөрсдийнхөө бас санаа оноотой харьцуулаад нэг entry төлөвлөгөө гаргаад оролт хийж болно. За. Тэгээд гал морж жилийнхаа эхний нэг лайв стримийн 2-7 хоног маань амжилттай дууслаа. За 3 тип 3 стоп лосстой дуусч байна. За тэгтээ ер нь бол нэмэгтэй гарч байгаа шүү дээ. За тэгээ бүгдэнд нь арилжааны өндөр амжилт хүсье да. Хичээгээрээ бодог арилжаацсан болцоороо